За баярлалаа. Энэ мэргэжлийн хүмүүсээс л гол нь асуух гэсэн маань ажлын дэд хэсэгт орсон хүмүүсээс энэ зөрчлийн тухай хууль энэ чигээрээ ингээд заах засваруудаа оруулчих. Энэ чигээрээ цаашаа хэрэгжиж явахад ер нь асуудал байна уу? Эсвэл хуучнаар энэ захиргааны шинжтэй зөрчлүүдтэй хуулинд нь тусгаад явсан хэрэглээндээ илүү зөв тусахаар байна уу? Одоо бол энийг бид нар шийдэж чадахгүй л. Энэ дээр яг хэрэглээ талаас нь, онол талаас нь биш. Сайн зураг хариулах 3 дугаар микрофон. Үгүй мэргэжлийн хүмүүсээс сууж байна. Үгүй бодлого урьж байгаа юм шүү дээ. Энэ амьдрал дээр хэрэгжүүлэхэд ямар байна гэдэг талаас нь сонирхоод байна шүү дээ. Одоо энэ прокурор, шүүгчнэр энэ мэргэжлийн хяналтаас байна уу? Тэднээс л асуугаад байгаа байхгүй. Хуучин бол энэ чинь хууль хуулиндаа байсан шүү дээ. Одоо шинэ хөдөлмөрийн хууль гэтэл хөдөлмөрийн хуулийн тэрийг зөрчсөн бол энэ ч гэдэг бүх санкцууд нь. Тэгэхээр хууль хэрэгжилж байгаа одоо жирийн иргэнч байна уу, ажил олгогчч байна уу, тэр шалгаж байгаа мэргэжлийн хяналтын байцаагч байна уу? Ойлгомжтой Бат зэрэг байхгүй. Санхүүгийн зохицуулахаар. Одоо яах вэ гэхээр жишээ нь хөдөлмөрийн хуулиа уншаад тэгчээд тэр нь санкцтай мүү үгүй юу гэдгээ олохын тулд зөрчлийн хуулийг хайж олох болтой болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрэглээ талаас хүндрэл гараад байна уу гэж асууад. Гэхдээ салбарын хуулиуд дээр хоригдсон зам хуулиудад дурдж байгаа шүү дээ. А тэрийг давхар зөрчлийн тухай хууль дээр зөрчил болгож давхар томьёолж байгаа шүү дээ. Нэгдүгээр микрофон. За ажлын хэсэг гишүүн Батцэвэрэг мөнх хэрэглэх гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ асуудал бол 1992 оны захиргааны харилцааны тухай хуулинд багцаараа тусцсан байсан ийм хууль байгаа. Тийм ч учраас зөрчлийн хууль маань шинжилсэн хариулгыг би батлагдсан. За тэгээд 92 оноос хойш Монгол Улс үндсэн хуульд нийцүүлэх зорилгоор батлагдж байгаа хуулиуд дээр санкцууданд орж ирсэн байгаа. Тэгэхээр одоо тодорхой хуулийг бол эрүү болон зөрчлийн хуулиар бол хамгаалагдж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуулт маань зөрчлийн хуулиар хамгаалагдж байгаа, мөн эрүүг хуулиар хамгаалагдж байгаа. Өөрөөр хэлбэл өмнө салбарын хуулиуд дээр байснараа хэд хэдэн асуудлуудыг бол үүсгэж байсан ба нэгдүгээр улсын байцаагч нар эрх үеийн албан тушаалтнуудын борцоос янз янз болж эхэлж байсан. Торгуулууд нь бас янз янз байсан. Тэгэхээр зөрчлийн хууль гарснараа бүх улсын байцаагч нар нэг стандарттай болсон байгаа. Дээрээс нь торгуул шийтгэлийн хэмжээнүүд бас тодорхой хэмжээгээр нэг стандарттай болсон. Мөн салбарын хуулиудад одоо энэ дээр ажлын хэсгийн гишүүд хэлэх байх л та. Заавал торгуул шийдэхгүйгээр алдаа зөрчил дутагдвал байх зүйлүүдийг торгуул санкцаар хамгаалж зохицуулдаг ийм зүйлүүдийг одоо зөрчлийн хуулиас зарим зүйлүүдийг хасч нэмж оруулсан байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч даалгавар мэдэгдэл өгөө засч болохоор залруулж болохоор ийм алдаануудыг заавал торгохгүйгээр шийдэх ийм зүйлийг энэ зөрчлийн хуулиар авсан. Өмнө нь бол салбарын хуулиуд дээр бол ерөөсөө үүрэг болгоод хориглоод энэ хоригдлыг зөрчвөл торгоно гэдэг байдлаараа зохицуулж байсан. Тэгэхээр хүмүүсийн хувьд болохоор зөрчлийн хууль гэдэг ганц хуулийг хараад тэндээсээ өөртөө хамааралтай хоригдлолтой холбоотой залтуудыг харах нь хэрэглээ талаас бол харьцангуй байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтнууд үйл ажиллагаанд маш олон хууль баримталдаг. Тийм учраас бол хэрэглээ талаас бол харьцангуй дөхөн болж байгаа. Харин тэр зөрчил гэж байгаа зүйл нь үнэхээр зөрчил торгож шийдэх үү, улсын байцаагч даалгавар өгөөд засаж залруулах зүйл үү гэдэгтэр бол харж үзэх зүйлүүд байгаа. Энийг бол ажлын хэсгээр ярьж хуулийн төслүүдээр оруулсан байгаа. Баярлалаа. Хариулт болох уу? Загарамжийн гишүүний орон нэмд орж гишүүн.